За сайн байцгаана. Happy 24 клубээс мэдчилж байна. За одоогийн байдлаар биткойны ханш 11,135 доллартай тэнцүү байна. За сүүлийн өдрүүдэд бол биткойны ханш 13,970 14,000 хүрээд 6 сарын 27-наас хойш уналттай байж байгаа. 6 сарын 2-нд гэхэд 9,700 руу ороод одоо сүүлийн 2 өдөр бол өсөлттэй байна. За 9,727 руу орсон байна. За BitMEX-ийн long short-ын харьцаа бол long буюу худалдан авах хүсэлтэй хүмүүсийн хувь 51,164%, short буюу биткойноо зарах, арилжаалах эрмэлзэлтэй хүмүүсийн хувь 48,136 буюу одоо худалдан авах эрэлт бол их байна. Зарах хэмжээ бол бага байна. Тэгэхээр ханш баг зэрэг өсөх хандлагатай байгаа. За биткойны лааны их бие үзүүр дээрээс шинжилгээ хийхээс гадна яг өсөлтийн тренд дээр бас шинжилгээ хийх нэг аргыг тайлбарлая. За ингээд түүнийг тайлбарлахаас өмнө бүгдээрээ эхлээд Fibonacci одоо энэ индикатораар нийт одоо уртын болон ойрын хугацааны шинжилгээ хийж үзье. За уртын гэдэг нь 17 оны 12 сар буюу 18 оны 1 сараас хойш энэ криптовалютын ханш 3,000 унсан үеийн Fibonacci-г аваад үзэх юм бол энэ 38% нь бол 9,515 дээр байна. 0.50% нь 11,500 доллар дээр, 61.8% нь 13,443 буюу энэ нөгөө өсөлттэй 14,000-ын ханшны хавцаа ингээд ирсэн байна. Том зургаар нь буюу урт хугацаанд ингээд харах юм бол 20,000 доллараас. За 78.6% нь бол 16,240%-ийн ханшны одоо үзүүлж байна. За биднээс тэр лааны үзүүр буюу их биеэр шинжилгээс гадна өөр шинжилгээний ямар арга байж болох вэ гэдэг нь огцон өсөлтийн үеийн цэгийг эхлэлийн цэгээр биднээс бас өнөөдөр шинжилгээ хийж үзүүлэхийг оролдъё. За 4 цаг дээр аваад ирлээ биднээс өөрийнхөө зургийг. За 4 цаг дээр ингээд аваад үзэх юм бол энэ 19 оны 16 сарын 12-наас хойш ингээд ханш тогтмол өсөлттэй явсан байна. За ингээд энэс хойш сарч болоогүй. Энэ дунд нь бол нэг юм флет буюу ханш тогтворчж ирэх буюу тодорхой хугацааны хооронд ингээд нэг тодорхой ханшны хооронд хэлбэлцэх энэ юуг бол флет гэдэг. Бид бол одоо лимбний товчлуур маягаар ингээд флет гэж нэрлэсэн. За энэ дээр биднээс 8,700 дээр 800 дээр ингээд энэ за энүүгээр ингээд татаж бол 8,900 хавцаа юм нэг шугам татаж болж байна. Яг энэ 8,900-аас хойш огцон өссөн байна. Дөрөвнөөс өмнө бол энэ за 7,500 600 ийш хэрэггүй. За 7,500 та үеийг бол бас ингээд аваад үзчихэж болох юм. За энэ хооронд бол флет буюу ханш ингээд энэ хоёр хязгаар дээр энэ орчинд бол дээшээ доош ингээд хэлбэлцсэн харагдаж байна. За 7 сарын 19-ээс хойш бол ханш ингээд бараг тогтмол өсөлттэй явсаар байгаад 27 гэхэд бол 14,000 доллар хүрээд унтсан байна. За энэ өсөлттэй үед ямар процесс явуулж байгаа юм гэхээр биднээсийн одоо зах зээлийн одоо худалдан авагч нар бол энэ хугацаанд бол нэлээд их биткойн аваад ханшийг бол өсгсөн, эрэлт ихссэн гэсэн үг. Ингээд 9, 10, 11, 12, 13, 714,000 руу гарчиж байгаа. За ингээд энэ өсөлтийг сүүлийн 2 хоногт бол ингээд баг нойлцсон. Одоо биткойн нийлүүлэгч нар ингээд шорт хийгээд нөгөө 14,000 хүрсэн ханшийг унгаад 9,600 руу авчирсан гэсэн үг. Нэг өсөндөө худалдан авагч нар болон биткойн худалдагч нар бол нэг нэгийн харьцаагаар тэнцсэн гэсэн үг. За нэг иймэрхүү тайлбар хийж болох юм. Одоо цаашдаа энэ биткойны ханш яах вэ гэдэг талаар биднээс тайлбар хийх болно. Түүнээс өмнө бол та бүгдэд бас нэг мэдээлэл өгье. Энэ бол Америкийн нэгдсэн улсын хууль сахиулагчид 4 одоо хууль хэрэгжүүлэгч бол энэ Facebook-ийг бол Libra гэдэг зоосоо гаргахыг
зогсоохыг шаардсан захиа бичсэн байлаа. Энэ захианы их хөв дээр бол энэ Facebook компани удирдлагад энэ Libra крипто валют буюу энэ Calibra тон төрөвчигээ та бүгд нэвтрүүлэхээ зогсоогооч. Facebook хэдий 2 тэрбум хэрэглэгчтэй боловч бусад хөрөнгө оруулагч болон үйлчлүүлэгч энэ глобал эдийн засагт болон мөнгөний монетар бодлогын эсрэг одоо ийм үйл ажиллагаа явуулж байна гэсэн ийм санаатай загтал бичсэн байлаа. Facebook компани бол энэ сенатад дуудахдаа алдартай. Libra-гаас болоод энэ fiat мөнгө болон банк санхүүгийн системийн хүмүүс бол энэ үйл ажиллагааг зогсоох магадлалтай. Тэрнээс ч уснуу яасан өсөж байгаа ханш ингээд доош ингээд унтсан баг. Үүн дээр бид ямар тайлбар өшөө хийхийг хүсэж юм гээд за энэ 14,000 буюу энэ ханш. За эхлээд энэ юугаар авч үзье. Одоогийн байгаа ханш маань Fibonacci-гаар яг уу энэ ойрын хугацааны Fibonacci гэсэн үг л дээ. Богино хугацааны юу өртөө хугацаа шинэ 27-ноос хойш ингээд Fibonacci графикийг татаад үзье. 9600 орсон шүү дээ, тийм ээ. 9600 руу ороход бол одоогийн байдлаар энэ өнөөдрийн ханш 11800 хэдтэй бол энэ 38% байна. Энэ 38% ханшны түвшнийг бол ингээд дээрээсээ ингээд цөмөлсөн байна. Буцаад өссөн байна. Ингээд буцаад унсан байна. Одоо ингээд буцаад өссөн явж байна. 11800 гэхээр ерөөсөө энэ Fibonacci индикаторын хувьд бол нэлээд судалгаатай ингээд хийгдсэн учраас яг энэ Fibonacci индикаторыг бол нэлээд их ашигладаг. 51% нь бол 11000, 50% нь бол 11700 дээр ирж байна. 61% нь 12240 дээр ирж байна. За ингээд 78% нь 12940 дээр ирж байна. За цааш ханш яах талаар бол бид бол яг тоочны хэлж чадахгүй зүгээр өөрсдийн таамагийг дэвшүүлж болно. За тэгэхээр том зургаар нь харах юм бол биднээс энэ за энэ багш байна да. Энэ бол 61 хүртээ буюу энэ 17 оноос хойш ханшны доод цэг дээр очиход бол энэ 13459 дээр байна. Биднээс энэ нөгөө 14000 дээр ирж байна. Тэгэж ханш яах боломжтой вэ гэдэг тал дээр биднээс ингээд аваад үзье, ярилцъя. За ер нь арилжаа хийж байгаа хүмүүс бол энэ лааны одоо их бие үзүүрээс гадна яг энэ огцон бүсэлтийн одоо энэ анализыг бас авч үзчихвэл зүгээр гэж үзэж байгаа. Биднээс энэ дээр за 14000-ыг ингээд нэг интервал гаргаж энэ орчин шинэ ханшны хэлбэлцэх орчин. За энэ 9000 за энүүгээр авч үзэн үндсэн тий. За яг энэ 9000 хэд ч яж болно 9600-аар энэ хоёрын хооронд ерөнхийдөө одоо ингээд гадаад дотоод мэдээлэл крипто валютын хандлагыг үзэхэд яах магадaltaй гэхээр ингээд өсөөд унаад ингээд флет буюу ингээд ханш яг нэг тодорхой юм хоёр ханшны дотор хэлбэлцэх буюу флетэнд байх магадaltaй. Тэгвэл биднээс бол үүнийг бас өөрөөр яг наривчилж ингээд авч үзвэл та бүгдэд бас сонирхолтой болов гэдэг үднээс нэгэ бас тайлбарлахыг оролдъё. За одоо 11239 байна тийм ээ. Энэ Fibonacci 38%. Ямар ханшны өөрчлөлт явах магадaltaй гэвэл ханш ингээд өсөөд 11700 руу орох магадaltaй. Тэгээд буцаад унаад за 100000-ыг нэвтлэх магадaltaй доошоо нэг юм хувилбар байж болно. Нөгөөд нь 61% руугаа ингээд өсөх магадaltaй. Энэ Fibonacci-ийнхаа 61% руу дараагийн хувилбар нь болохоор 78% буюу 12300. За бүр дараагийнх нь бол 13800 14,000 руу ингээд орох магадaltaй. 14,000-аас илүү магадaltaй нь бол биднээс харж байгаагаар энэ 12200 буюу энэ ханш даваад доош 12200 болох хамгийн их
энэ ханшийг хүрэх магадлал нь бол энэ сүүлийн өдрүүдэд биднээсийн амралтын өдөр гэп үссэн байгаа. Энэ одоо SME бирж дээр за бүгдээрээ хараа, энэ дээр харагдаж байгаа график дээр $12,074 дээдлэн доотлол нь $11,428. Одоогоор бол энэ гэпийг ингээд хаах магадлалтай ханш ингээд хэлбэлзээ дэше өсөж байна. Тийм учраас биднээсээ харж байгаагаар энэ ханш маань 11,340-өөсөө одоо байгаагаас ингээд 12,100 руу орох юм магадлалтай байна. За энд нөгөө нэг алдарт хаагдаагүй гэп буюу 8,070-аас $7,070 буюу $1000 энэ гэп хаагдаг байгаа. Бус нь бол хаагдсан, та бүгд мэдчихэж байгаа тийм ээ. Лааны үзүүрээрээ хаацсан байгаа. За энэ бүгдээс аваад үзэхэд бол энэ магадлал илүү бас магадлалтай байх нь. За нөгөө нэг биднээс бол арилжаа хийж байгаа хүмүүс бол энэ сэтгэл зүйн одоо юу маш их чухал байдаг. Тэнцвэртэй байдал. Тэгэхгүй ингээд ханш огцом өсөхтэйшээ доошоо ороход бол өөрийнхөө биткойныг зарах, эсвэл болоогүй вахт нь авах юм үйлдэлүүд хийдэг. За бидний харж байгаагаар бол энд ингээд флет үсэх магадлалтай ханш хэлбэлзэх. За энэний зөрөө нь болохоор нэг 9,000-10,000-аас 14,000-ийн хооронд байна. Заавал нэг юм жижигхэн ч юм уу $250-оор ингэж флет юм уу ханш үсэх тийм ёстой гэсэн юм хууль ч юм уу зах зээлийн дүрэн байхгүй. Тийм учраас одоо энэ крипто үйл болдог шиг тийм ээ. Энэ дээр болдог шиг энд бас ингээд флет одоо ханшны хэлбэлцэл энэ дээр тодорхой хугацаагаар явагдах магадлалтай ийм төлөв ажиглагдж байна. За ингээд дараагийн мэдээ хүртэл баяр та. Анхаарал тавьсан баярлалаа.